Сайн бацгаана үзэгчдээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Өмнө Говь аймгийн Хамбогд сумын 3 дугаар багийн малчин Хорол сүрэн гэж айлаас тэмүргээр хурж ирээд байна. За уулуурхай нөлөөлийн бүсээс нэвтрүүлгээ бэлтгэж байгаагийн учир нь Монголын уулуурхай ассоциацтай хамтран бэлтгэж байгаа. За энэ удаагийн нэвтрүүлэгт маань зочин хөтлөгчөөр Монголын уулуурхай ассоциацийн захирал Эрдэнэ хамтран хөтлөгөөрөөс хүрэлцэн ирсэн байна. Ингээд үзэгч та бүхнийг айлдаа өрий, айлын эзэдээ та бүхнийгээ танилцуул. За мөн зочин хөтлөгчөөс сэтгэлийн сонсъё те. Энэ сайхан нутагт хурж ирээд ямар сэтгэл төрж байна? За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ мэдээж уулуурхай бүс нутгаар явж байгаа та бүхний нэвтрүүлэгт одоо бас хамтран ажиллах болсондоо баяртай байна. Тэгээ мэдээж яг өвлийн ихэнх сард те бид нар яг Өмнө Говь аймгийг зориулж ирж за тухайн одоо уулуурхай бүс нутагт амьдарч байгаа иргэдийн аж амьдрал за тэгээд үйлчлэлттэй бас танилцах боломж гарсанд бол миний хувьд бол маш их баяртай байна. За хамтран хөтлөгтэй ч гэсэн миний хувьд маш их баяртай байна. За тэгээд Хамбогд сумд бол үнэхээр сайхан өвөл болж байна. Одоо сайхан малын амны цастай, өвс ногоон сайхан халиурсан сайхан өвөл болж штэ. За тэгээд үзэгчтэй бас айлдаа өрий, айлын эзэдээ танилцуулъя тийм ээ. За тий. За айлдаа очицгоё. Сайн байна уу? Сайхан өвлөж байна уу? Сайн өвж байна. Хорол сүрэн мөн үү? За малчин телевиз би юм жаргал. За сайхан өвлөж байна уу? Сайн өвж. За бид айлдаа зочлоод өрөөд ирсэн. Гэрийнхээ эцдийг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Хамбогд сумын Жавхлан дуугийн малчин аймгийн алдарт явж аймгийн авраг малчин Хорол сүрэн гэж айлд зорчилж ирсэн. За дархан сайхан өвлөж байна уу? Өө сайхан. За сайн яваад ирв. Сайн явж ирлээ. Ажил үйлс тавлаа. Тавлаг сайхан байна. Танаа нутгаар чи харин өстой сайхан өнтөө өвөл болж байгаа юм шүү. Өө энэ жил өнтөө сайхан өвөл болж байна. Нэр нь нэмхэн цастай, эдэс бол сайхан. Тийм бай. Нэг амны цастай. Тий. Улын эдштэй. Сайхан байна шүү. За сайн явж байна. Ер нь энэ жил бол зуншлаг хачин сайхан боллоо. Тэгвэл бороо ерөнхийдөө бас энэ жилдээ бол арай цөөхөр багахаар. Мэдэн 24 оны намрын их чигээр одоо маш сайхан гарлаа. Гарч бол. Тэгэл одоо мал хавал энэ жил ерөөсөө тарга тавир сайхан авсан. Өөрөө хэдэн жилийн зүдтэй байсан үед бол одоо энэ жил бол ярих юм. Ямар ч мал тавгаас юм ажил сайхан. 24 онд ч одоо намр оройдоо ер нь бороо их орсон шүү тий. 24 он ч ер нь тэгээд 8 сарын 9-ноос хойш ерөнхийдөө 10 сарын дунд хөлбөр тэгсэн баг. Тэгсэн баг. Тэрний чигээр огтон чигээр одоо сайхан байна. Ерөнхийдөө энэ жилийн бороо бол ер нь яг тоолох юм бол нарийнхан зурсаа ер нь бол баг. Тэгээ нуулын оловч үерлээд урагшаа ерөөс ирэв. Гэр бүлийнхнээгээ сайхан танилцуулгаа. За тэгээ намайг одоо Өмнө Говь Хамбогд сумын 3 дугааргийн малчин Осоо Хоролсон гэдэг юм байна. Манай ханыг одоо Дануугийн сайхан гэж. Боо битэр одоо айлж одоо нэлээ 20 жил болчихсон байсан. 30 жил ураг болчихлоо. Тий. Танаа гам бол хэдүүлээ орсон. Ам бол ер нь бол хүү хоёртой өрөө. Тэгээ бас нэг өөрөө ихчийнх нь телевизэг шингүүдэг 3 хүүхэд. За. Манай том уу манай одоо самбал өндөр алтан гэрэл залуу байна. Одоо 34-тэй болж байна шүү дээ. Одоо тэгээ битэр зарагдаал. Хань жил авдгүй тэгээ ийм нэг залуутай. Тэгээ одоо хүү хоёроос нэг нь хоёулахад ажилладаг, нэг нь одоо Хамбогд Мөнхөн ногоон голов төрийн бас байгууллагад ажилладаг. Одоо дээр сургууль төгсөж ирэл тэнд орсон одоо 2-3 жил болж байна. Хүүхдүүд нь яг энэ нутагтай юм биш үү тий? Хүүхдүүд нутагтай. За. Тэр чинь гоё юм шүү дээ тий.
Ер нь тэгэл айлуудаар очих чинь хүүхдүүд нь бас ингээл хот суурин газар руу явцсан, зарим нь гадаад дотоод явцсан гэдэг чинь. Ерөнхийдөө бас үлгэр тиймэрхүү бол. Тий. Тэгэхээр танаа хүүхдүүд чинь харин яг сумаар ажиллаж байна гэдэг чинь бас сайхан байна шүү, тий. Энд ажлын байр олдцтой л байна да тий. Тэгээ ер нь энд ч одоо энэ том уурхай хажуудах уусаач одоо ажил хийвэлгүй ажлын байр бол бэлэн байна. Тийм ээ. Энэ уурхайгаан дагаад. Тий шүү. Бид ч одоо хөдөө айлд ирлээ, хөдөө сайхан малчин айлд ирлээ гэдгсэн чинь сайхан тогтоо тухтай нэг төвийн юм шиг айлд хүрээд ирлээ шүү дээ, тий. Одоо энэ чинь харалт. Хөдөө ийзээ нэг малчин айлд одоо ингээд парта байж илаа, тий. Ийм сайхан ингээд тогтоо тухтай танаач төвийн айл шиг сайхан амьдэрдэг айл шүү. За яг нь танилцъя гэж одоо сууч. За. Тэгээ бид тэр ч одоо 12 онд байшин барьсан. За. Тэгээд 11 онд мянгат болоод хамгийн анх мянган мал таалуулж үзэж байгаа айл болсноос хойш. Тэгээд хоёулаа 12 онд ер нь ус мянгат болчихсон юм чинь тийм ээ. Бас арай олон малтай бас нутагтай гэж үзвэл ерөөсөө бас нэг мянгат гэдэг тоолуулсан чинь бас нэг амьдрал ахын арай нэг өөр байхгүй бол мянгатаж ажиллах нь 100-аас ажиллах яваад бол сайн энэ бас эвгүй юм уу хэдүүлээ ерөөсөө яа. Байшин бариад жоохон тоглоо юм. Нэгэн төл одоо хүн бид нар ч одоо төв рүү ороод амьдрах ямар тийм сонирхолгүй бизнесийг тийм юу байхгүй болсоч одоо нэгэн мал дагаж байгаа юм чи ерөөсөө байгаа орчиндөө тоглог бай ерөөсөө гэж бодоод тэгээ 12 онд байшингаа барьчаад 23 онд тэгж нэг готел мотел байгаагүй зүгээр юм пишнтэй байсан. Тэгээ жоохон хүүтэн юм шиг тэгээ хоёул 23 онд жоохон томсох юм готел мотелтэй 0 дуустай болчихъя. Тэгээ 23 онд ингээ өргөтгэлээгээд тэгээ ингээ амьдэрч байгаа. Сайхан тухтай тий. Тийм гоё юу шүү дээ. Заавал малчин хүн гэхээр одоо тэгэл нэг 5 онтой гэх юм эсвэл нэг вагончигд амьдрах тий. Одоо тийм заавал албагүй шүү дээ тий. Ингээ сайхан тогтоо тухтай байна гэдэг чинь бас тэгээд өөрсдөнд нь ч гэсэн сайхан байгаа шүү дээ. Тий. Хүүхдүүд ирсэн заснаа тоглоо. Тий. Ер нь гэхдээ манай бед одоо малчид бид бол бас гэрийг хайж байна. Тийм үү. Тэгээ одоо бид нар энэ жижигэр одоо гадаа бариад байгаа. Энд ч одоо бид нар өссөн гэх. 70 онд л одоо манай илүүгэр нэртэй байлаа. Энийг чинь тордоол одоо 100 бас барьчихна гэчээд. Одоо 100 ч бид нар шиг жингэлэгтэй болчихлоо шүү дээ. Тэгээд тэнийг хайж бас жижигэр барьчихна. Тэгээд сүү хайрыг сайн сүүгээ тэнд. Тэгээд хүүхдүүд ч гэсэн бас нэг гэр гэдэг юм бас мэдлэгтэй байхгүй. Тийм бас уламжлалтай хайж байхгүй. Өвс соёл уламжлалч одоо гэнэ жингэлэгтэй 100 нүгэл өвөл байшин дэвчээд ашигтай нар манаас гэр гэдэг юм мэдэхгүй болж. Тийм учраас бас гэртэй бай. Гэрд орж гардаг. Гэр барихад одоо энэ чинь том болчихвол бас барихыг зааж байгаа шүү дээ. Тийм үү? Монголын сайхан өвс соёл чинь юм. Гэж бодоод гэрээ ерөөсөө илүүгээр ерөөсөө яад. Байнгын зэрэг. Авч явуулсан нүгээр. Тэгэл яваад байгаа юм да. Бид нар сүүлийн үед сошиал сувгууд дээрээс өвөр Монголын малчин айлууд гэж их гоё байшинтай айлуудыг хараад байдаг шүү дээ. Яг тийм сэтгэл сая төржил орж ирэхэд гадна хашаа хороо тийм одоо ажилласан. Манай малч чинь бас ингээд тэр сүрэн иргэншил рүү бас нэлийн төхөж юм л да. Одоо ингээд бусад орон нутгаар ингээд явж хахад байшинтай айлууд бол маш их болсон байна. Тэр чинь өвчин дээр. Тий. Тэгэнгүүт одоо ингээд хашаа сарвч нь бас ингээд энэ сэндвичээр барьдаг болсон байна. Одоо нэг юм төмөр карказаар ингээд барьдаг болсон байна. Тэгээ сүүлийн үеийн тиймэрхүүнүүд их болсон байна. Тэгээд одоо ч өртөөс ихэнх хотгууд юу болоо шүү дээ. Цахилгаан болчлоо шүү дээ. Тэ? Дандаа мотороор ингээд татдаг. Харин ирж явах танаа удагч гар юм биш үү? Гар. Ер нь тийм бид. Энэ нөгөө манай удагч юм бол усны толгой 1 метр хоёр. Гүн нь 3 метр. 21-ийн дээрээс гард юм дээрээс. Тэгээ яг уу энд ч нөгөө тэмээ одоо маань өмнө бас гүний удагтай. Тэндээ болцоо байна. Энд нэг зөөхөн Украин битэр авчираад нэг хэдхэн ихтэй. Тэгээ өхөр маань бас нэг 130-40 юм байгаа. Совраад ирдэг учраас. Бас нэг биений хөдөлгөөнтэй бас тийм шүү. Юм болгоно одоо мотор техникээр ихэд бас нэг үгээд нэг гарын тамир арай нэг 5 жилийн ардаар байлгах гэсэн байлгахт хоёулаа ингээд ээжлээ дараа усалчдээ. Та тэр өвөр Монголд явж байхдаа айлынхын тэр амжиргааг хараад санаа авсан гэдэг чинь шүү дээ. Тэгэхэд бас яг тэр мал одоо тэр үржил шим ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр нь та юу судлаа? Ер нь яг төр үуч одоо нэг энэ ашиг шим бид нар ч одоо фермер мэддэг байлаа. Тэгвэл тэр айл хэдийч малтай мэдхгүй. Тэгвэл тэр өвгөө өгсөөрөл
гахаа тэжээдэг, дахиад тэжээдэг тийм өвгөө өгшөөр л байсан. Хүүхдүүд оторт гарцсан гэдэг тэр яг нэг хол гараагүй л байлгүй. Өвөр монголчууд нэг 400-аас дээш гаргадаг юм л. Тийм хаач юм бол. Бэлчээрхэн даац тийм юм. Тэгээд 400 малаж 17 онд нэг туршлага солилцсон гэдэг оюутлог орон нутгийнхнаас нэг юм төсөл мөнгөний гаргаад малчид явсан. За. Тэгээд нэг одоо найд үзсэн 400 малтай гэж ярьж илээ. Тэгэхээр тал нь ашигтай байж байгаа. Гүнчүүд яаж гаргадаг юм гэсэн чинь 200 гаргадаг. Өглөө 200 мал гэж бэлчээр тавал үлдсэн малндаа тэр эрдэн шижиг жоохон цацаа ичдэг орондоо. Тэгээд ямар очтой юм гэсэн чинь 400 мал өдөр болгоо бол бэлчээрийн даас яах вэ? Тийм учраас ингээд зөрж гаргадаг. Тэгээд үлдсэн малндаа тэр эрдэн шижиг өгвөл тэгээ бич. Гэтэл танаа гадаа ирэхэд таа ч бас нэлийн тийм аж ахуйч хүн шиг харагдаж шүү дээ тий. Одоо энэ хашаа ороод энэ малын хашаа энэ адууны зүчээ энэ төр бол ер нь урдаас санаа аваагүй байлаа гэхэд бол та бол өөрөө бас нэлээд ер нь бас нэг тогтоо амьдрахыг л зорддог хүн биш шүү дээ тий. Тэгээд одоо манайх чинь оюутлогын орон нутгийн нөлөөллийн бүс гэж явсан нэг 12 оноос 17 он энэ зам тавих гад. Замаас ээж 5 км, цааш 5 км, нийтийн 10 км дугаар айлуудыг яа цалинжуулаад. За. Одоо нэг танаа газар нутагт ийм тоос төрнө гэж байна. Энийг дуустал та хэд одоо зүгээр байлгаа төрөнд харуулаад байхгүй. Тэгээд одоо нэг хүний цалинжуулаад нэг хог сорогийн төвдөг. Тэгээд оюутлогын хогийн зүгээр аваад болгодог. Тийм ажил хийж байгаад 17 онд хугацаа дуусаад зам тавигдаад бүх хэмжээнд там болцсон. Төнгөд одоо та нарыг бас яг хаях хэцүү байна. За. Та нар ингээд одоо хоршоо байгуулад ингээд явах боломж юу? Ирээдүйд. Одоо танаас амьдрал одоо хоршоо болж ил пэрэмжижлүүд одоо аль хүмүүс амьдрал шал өөрлөлөө байна гэдэг. Тэгээ 17 онд би хоршоо байгуулад. За. Өнөөгийн говь гэж нэртэй. Өнөөгийн говь. Үнэгийн говь. Үнэгийн говь. За. Тийм нортой хоршоо 13 малчаа байгуулаад. Тэрээс ангус үхэр өсөх гээд биднээс тэгээ бид чи ангус үхэр өсөх гээд оюутлогоос 13 адил айлт 100 гаруй сая төгрөг тусламж авах боцолтгүй. За. Тэгээ нэг айл 6 тоглолтоо тэгээ цэвэр бүх аваад. Асуултын чин батаас. За. Сэлэнгийн. Тэгээ би тийш явж ухаан авсан. 8 бухтай нэг бухан 4 сая тав зогсож байлаа. Одоо цоцгонтой болцол юу саад байна. Тэгээ авчираад бид чинь тавиад. Тэгээ 18 онд авчирсан чинь цаг сайхан. Тэгээ 19 онд бухан гараад 20 онд төлмөлнөөс гарч байгаа юм л да. Тэгээ 20 нөгөө цоцсон яагаад тэгээ бид тийм бас хачи идэхтэй байлаа 10 хэдүүлээ. Тэгээ ийм зүрчээ байгаад бид. Нөгөө тэр чинь бас дотроо юутэй л да. Энэ бол үхэрэндээ зориулж ирсэн юм уу? Гэхдээ анх ихлээр морин зориулсан шүү дээ. Би одоо 13 онд морин зүрчээ барьж ирлээ. Тэгээд талын үхэрэнд зориулаад талын морин зориулаад энэ чинь 50 м байна. Тэгээд эхэлсэн. Тэгээд яхавд эхлээр ид болоод хэдүүлээ болж байна өстө сайхан. Тэр ангусын чинь манай Монгол үхэрэнд бол төлн сайхан гард юм. Тэгэл болж байтал одоо адуур бол 50% төлөв шүү дээ. 50 тийм байна. Тэгээд 100 доллар байхгүй. Бид тийм нөгөө ачиж төлөв юм байсан. Яхан мохоод. Одоо ихтэй ангусын төлөнд байгаа юу? Байгаа. Тэгээ яг зарим нь ч бас нэлээд хорогдуулсан. Зарим нь ч тэжээж өрөөд гэсэн. Бас тэгээ одоо ерөнхийдөө манайхан ч бас үхрлүүдэд зүтгэж байна. Нэг үхэрч одоо соёл үхэр зарах чинь нэг 3 сая гараад 4 сая. Цагаан адуур бид нар бол цагаан адуур зарчдээ шүү дээ. Гэтэ боломж юм байна шүү дээ. Боломж шүү дээ. Бид нар одоо баган мал хариулж 3 сая төгрөг гэж яах юм. Нэлээд олон мал зарж 3 сая төгрөг болчих гээд. Тэгээ ерөнхийдөө бид нар шиг одоо хүүхдүүд ажил төрөлтэй болчихлоо арай энэ дамрыг бодоод тэр тал руу зөвхөн тэгээ ангус өхөр өсгөөд хэлжээ. Одоо гарч харнаа дэрийг. Тийм байна. Гарч байгаа учраас Зах зээл нь эндээ бэлэн байгаа тийм. Зах зээл нь бэлэн. Одоо сумынхан жавна. Тэгээ одоо нутгийн улсууд энэ одоо компанид ажиллаж байгаа улсууд говийн адуу өхрийг хүнсэндийг хангаа улсууд эдчинд аваад арай амттай гэж байна. Тэгээд ер нь бол өхрийн гүйлгээ бол маш өндөр. Ерөөсөө намар бол өдөрт бол
төвг 20 өхөр зараа шүү. Голны орон нутгад өхөр бас жоохон цөөхөн баг шүү. Ер нь манай ч өхөр цөөхөн. Тийм баг шүү. Бас 100 дахтай өхөр ч хамгийн төсвөр байд шүү. Тийм баг. Эндээс танд онцлох одоо шагнал урамшуул нь юу вэ? Одоо энэ хэсэгт энэ авдрагтай хэсэг бол маш их өргөмжлөл, талархал байх шиг харагдаж байна тий. Тэгээ морины тэмээний өргөмжлөлүүд үү? Аха. Хорсор ах өөр аймгийн алдарт уяач тий. Тий. Танаа хүү болохоор Миний ч одоо юу аваагүй л байгаа. тэн дээр байсан Уяач чи маяач. юуны хөлөө? Тэр зургийг түрүүн таад маань ярьж ирсэн. Энэ манай том хүү шагаагаар явд. Шагаа тоглолт. Шагаах гэсэн тий. Энэ Морич Монгол уйдаг хэмээ ус. 99 гэдэг 999 гэдэг маань энэ одоо жил болгон болдог уралдаан уу? Гүү энийг 70 цаа татад нэг болсон шүү дээ. Тэгтэл Тэгтэл энэ манай хоёр очиж оролцож тэмээ унж уралдаж байсан. Тэг очисон хүн болгонд л юм гэсэн. За хоёлаа нөгөө өрөөнөд рүү орж үзье тий. Нилээ олон өрөөтэй харагдчих. За нуудлахны өрөө харагдчих. Тэ энэ унтлагын өрөө. Манай хүүхдүүд Зочдтой ах шиг байна та. тэ манай ач зээнэр ирээд эрхэл тоглоол хамаг юм ингээл бужигнуулаад байж байдэн шүү дээ. Амралтын өдрүүдээр. Ааха. За. За энэ манай гал зух. Хартай нэг. Нилээ сайхан ууж өрөө. За багтаамжтай. Тэгэл хоолундаа хийгээд хүүхдүүдтэй. Тэгэл энэ өрөөндөө голцоо бужигнж байдэн шүү дээ. Миний ах энэ хоолоо идчихсэн сууж. За охинтой танилцъя. За түрүүн бид нарт бас танилцуулж байгаа шиг мөнх ногоон галб гэдэг. Тийм мөнхногоон гал төрийн бас байгаль орчны мэрэгчлэлээр ажилладаг. Зөв. Одоо тэ хам богдод Одоо хам амьдардаг тий. тий. Би бас байгаль орчны инженер мэрэгчлэлтэй. Ижлэг мэрэгчлэлтэй өмрөнаа тэгвэл. Та өдөрт хэдэн инг сааж байна? 7 инг саад. За. Өдөрт хэд саах вэ? Өглөө ороо 2 саад. За. Ишл нь явах гээд. Хоромгоо таад маань тэгээд хүмүүс ирээд авчих уу? Тэгдээ. Борлуул чинь тий? Одоо Улаанбаатарт чинь айгүй хингний хоормог үйлдвэрлээд худалдаанд нийлүүлдэг болсон юм билээ шүү дээ. Таадын гар дээрээс аваад нийлүүлж юм л да тий тэд нар маань. Өдөртөө хичнээн хэр хоормог гарах уу? 7 ингнээс. эднүүд өнгө сургасан ингнүүд болохоор гарнаа өглөө ороо саахтад нэг 5 литр саад. За. Жохоо үнэтэй байгаад идэг аргагүй юм байна ингний хоормог тэгвэл. Тэгээ нөгөө дөнгөж сургаж байгаа гунжнууд болохоор баг санаа. Тэгээ Дөнгөж сургаж байгаа гэдэг нь одоо ерөөсөө саахгүй байж байгаад саахгүй саад сургасан. тий. Тэгээ эрхчлээс гайг болчих одоо хэр удаан ингэж сурах уу? Одоо энэ дараа ботхолхтон бол дажгүй болчихно. Номхорч. Тэр хорсроо ах ээлээд дээр таад маань ингэж ерөөсөө саахаас нь ахуулаад модон хувинда сүүг нөөцлж байгаа л худалдаанд өгч जैन тий. Тэгээ тэд нар маань ч энэ модон саунд авч ийн гэсэн үг үү? Танараас авахта нөгөө амтыг хадгалахын тулд Тэ нөгөө цэвэрүүсний савнуудаар л авдаг шүү дээ. За. Витамин төмөр сав маваар. Танай хашаа хороо ингээл энэ ойр орчны үг хатад бол хоёр хүнд бол нэлээд л их ажилттай юм байна. Ингний хоормгийг цагаан аднаас хүмүүс ирж авдаг гэсэн тэд нар маань яг тэнд ажилдаг компаниудын ажилчид нь хэрглэж гин үү эсвэл Улаанбаатар хот руу одоо бүтээгдэхүүн бүр боловсруулад худалдаанд гарах чиглэлээр авч гин үү ингний хоормгийг? Хүнсэндээ л хэргэлдэв юм билэ. Хүмүүс Өөртөө амраад юу? явахдаа авна. Тэгээд энэ урд байх хугацаанд анч бас уудаг юм билэ.
хичнээн компани гэдэг юм болоо сайхан төгч юун дээр ганц цагаадан дээр. За сайн мэдэхгүй шүү дээ. Олон компани байдаг гэсэн. Ааха. Миний хөө бодохын гоё. Одоо үндэсний усны худаг маань хаана байгаа лээ та дээ? Одоо тийш очих уу өнөөдөр? Очин одоо ингээ услана. За. Хорооны ард бие худаг. За өөр хоёлаа юу их үү өнөөдөр? Одоо ингээд малаа усалж явуулаад үхрээ саана. За хэдэн үхэр саах вүлээ? 10 гараа үхрээ саана. Бас өглөө өрөөдөө сааж байна та? Өглөө л ганц саадыг. Зүг. Хөдөө хоноод өглөө 90 үхрнүүд. Аа. Тэгээд өглөө саадыг. Одоо гадаа гарчил мэдрээд яг нэг тийм хөдөөний айд ирсэн мэдрэмж төрөхгүй байх ингээд нэг юм. Айгу тохилог байшин савнд ороод ирэхээр. Энэ бол дотрын гэрээ. Энэ нь дотрын гэр. Энэ ч одоо биднес таны өссөн гэрээ. өссөн. Би ч одоо ихээс 10 болоо шүү дээ. Оо тийм үү. Тий, айл 9 цаг өндөр өссөн. За. Тэгэхээр одоо энэ илүү гэртэл жижиг гэртэл өсцгөөл шүү дээ. За. Тэгээ энэ гэрээ ерөөсөн 100 ч аваа явна, өвлцэсэл аваа явна. Эглээд зүчээ үзье нөхөө. За тэгээ. Энэс та ганган байна уу? Энэ одоо урдуур нь юм барьчвал бараг дотор нь хүн амьдралаа. Дотор. Тэ? Ийм гоё дулаахан. Ингээ ийм хоёр кейшн болгоод өхөр мал саахад дулаахан амар болсон байд юм байна. Тэгээ тугал мууч гэсэн одоо энэ дотор өөрөөсөө тэр хуурай дулаан газар хөвтөж идэв. Тэ? Хашаа орон янзын гоё зэгцтэй цэвэр. Одоо энэ хар дугуйчин гэхэд ангусын тугал. Түрүүний ярьдаг. Ангус бухтай одоо энэ усан дээр мал ирж байгаа шүү. Энэ тоймог халзан малзан гэхэд ангус юртээс хоёрхан өнгө гардаг нэ. хөрөн улаан. Нэг хөрөн улаан, нэг бол хар гардаг гэс Тий. Хөрөн хар хоёр. тий. Тий. Би чи сэлэнгээс ус нэлээдгүй хөр авчихсан шүү. Одоо энэ чи говьч нөгөө хатлан дижээл яг үлээ. Одоо хөдөлж байгаа шүү дээ. Тий. Ер нь дан хөдөлж авах тий өөртөө ямар манай одоо хадах юм цахилдаг гэж урган болоо цахилдаг бол бага мал болцох юм. Энэ бол морины чичээ. Мөр гиснээс та одоо энэ жил мөр уих юм уу? Энэ жил мөр нэг азаргал үйж байна. Энэ чинь нөгөө манай найз Бачалууны Төмбөр гэж аймгийн алдарт байж байд. За. Тэр найз маань тэр уягддээ. Тэр одоо өмнө говьс хойш үйд. За. Би ч одоо 15 онд анхны морь уралдуулж эхэлсэн. За. Дааг хамбагдад төрүүлээ соёл амын үзүүдэд эхэлсэн. Бас өөр яндаатай. Цэцэд бас нэг төрүүлсэн байж тээ. Цэцэд яасан. Нэг хээрмөр төрүүл би өрөмжлөөр харсан чинь. Цэцэг өмнө зүүн бус цэцэд болсон. Тэнд азраг төрүүлсэн. Азраг байсан. Би чинь од хээр гэж намхаа ангисаахан ах юм аа унага адуу авсан. Сааралдаг, хонгордаг, хээрдэг гурав үзүүлсэн байхгүй юу? Тэгээ сайхаах энэ сааралдаг нэг хурдан шүү. Тэгэхээр би энэ сартай хээрдэг гэж од хээр гэж нэрвэж одтой оролдоно гэх. За. Тэгээ тэр хээр азраг намайг аймаг алдарт болгоо. За. Уралдсан болгонд орсон. Та гэхдээ бас богино хугацаанд бас аймаг алдарт болсон байна. Богино хугацаанд болсон. Тийм байна. 15 оноос дөнгөж мөр ууж эхэлсэн гэдэг чинь 22 онд хэдэн 22 онд аймаг алдарт болсон байна тий. Тэгэхээр 7 жилийн хооронд. Тийм шүү дээ. 7 жил ганц ч амжилт үзүүлээгүй яшна ч гэсэн байгаа шүү. Байлгүй настаа одоо зөндөө байж зайлуу. Насаараа сайхан морины сүүл байгаа л уралддаг. Гэтэ нөгөө дурд хайчих уу? Гэхдээ тийш өөр хэмжээ сайхан Монгол сайхан соёлоо түгээгээд уралдаад л болдог ордгүй хүмүүс байж лөө. Ордог хүмүүс байж лөө. Энэ хараа энэ говийн айлууд ингээд чулуухаар айгүй гоё хороо барьж байгааз. Тийм байна. Гэсэн чинь эдгээр чинь бүр үргэлжлүүлээд ингээд хөрөөр ах шиг ирсэн байгаа байхгүй. Энэ хороо ч одоо 70 хэд онд баригдсан хороо юм бил. Одоо нэгдлээ манай ургач чинь жоохон төлөг хон ямаад илэнг багштай нэгдлийн үеэс. Тэгээ манай ээж аав дандаа мэдлийн хороо байсан юм тий? Тийш одоо 70 хэд онд баригдсан хороо энэ хоёр бүнцтэйгээ агуулгатайгаа. Тийм. Яг иж бүрнээрээ байгаа. Бүнцтэйгээ. Хоёр талдаа бүнцтэй ардаа нэгтэй айгүй гоё олж барьсан байгаа зэдээ. Өнгөнч их баярт. Тий. Тэгээ одоо энийг би яаж өргөтгөө нөгөө бага малтайхад ингэж олон таслага байсан. Эндөөс нааш энэ хооронд танайхын бууцтай ер нь хэр удаж байгаа юм? Гэхдээ би ч одоо 70 оны хүүхдтэйгэл түүнээс хойш яг байж байгаа. Одоо аав ээжээс үлдсэн юм энийг тэгэл
Тэ гоё авч явж штэ тий. Ийм гоё ингээ байлгаж ийнэ гэдэг чинь. Тэ манай ээж маань одоо 80 хэд төгсө байгаа. Ноо зөө зөө. Аав маань одоо 80 хэд намайг жоохон байхад бурхан бас. Энэ одоо ингээ бас л нөгөө уран бүтээлч хүний нүдээр хараад бас ларин өөр айгуу гоё тий. нэг юм зураг мураг авдаг ч юм уу ингээд. Энийг би тэр жил нэг энд 31 явж захлаар гоё гад энэ хойноос чирүүлж ирсэн. Мал хоо шөргөөж би мажик гэж. Ямар мод вэ? Хайлаас уу? Тийм ингээд. Энэтэй хангаад нэг ингэж ядгүй яг говьд ингэж байгааг юу нь яадаг юм бол салхитай Одоо манайх энэ хайснуудаас одоо ахиж энэ хороогоо төлөгтэй ашиглана ингээд бүгдийг хураагаад бусдуудын төрүүлээд овоололцож байгаа юм л да. Энэ чинь нөгөө одоо манай анх мах ээж мэч одоо дэхэн үе тэмээгээр очиж ирдэг. Энэ хайсыг чинь нөгөө техник байхгүй. Одоо сүүлийн үед нэг шиг тэмээн тэргээр бид нар чинь зөөдөг байлаа шүү. Энэ 100 голуудаас. Тэгээ одоо эдгээр ч эргүүлээ ашиглая гэдэг ихэд тусад нь хураагаад. Эдээс ил энийг төлөх юм бол эдээс ашиглал ингээд яваад байгаа гэж бодоод байлгаад. Энэ өстой гоё юм байна тий. Энэ яг ингээ мал хөө бас биеэм ажигд тийм үү. өнгөнч гоё цагаан Говьдл ийм харандаа тий. Тэгээ хайлаас одоо ганц говьл одоо. Одоо энд бол хайлаас ургаж чинь цаг урах уу? Цаг ургана. Цаг чинь бол энэ говьрууд аа. Яг энэ хэмээр бол. Тоороо ургана. Тоороо тэр нөгөө улаан номд үчгсэн алтан тоороо гэдэг юм чинь зүүн хойно манайхаас одоо нэг 18 км-тэй байдаг. Одоо булгатай тийм. Гэхдээ одоо нөгөө мөнх ногоон галб гэдэг байгаа шүү дээ. тий. Тэр чинь бүр хашаажаад хашаажуулаад тэгээд Орчууд бүр ногоон болцсон мэлээ шүү дээ. Түрүү жил би бас тогтцоо орсон. Ногоон тэгвэл би болцсон. Хам богт ч бүр маш их тарьсан. тийм шүү дээ. Маш их тарьсан шүү дээ. Залан заалгад ч гэсэн бүр ногоон хотолцсон. Энэ тэр бүү модны Тийм шүү дээ. Тийм Аюулгүй хүрээнд аяух тарьдаг юм байна. Тэгээ нутгийн хэрэгтэйгээ хамтраад бас тарьж байгаа шүү тий. Тэгээ хувь айлууд шиг хашаанд их тарьж шүү. бас хувьдаа бас нэг цүлжилтөөс бас жоохон сэргийлээд шүү дээ тий. Төлөлтөө сэргийлээд. Энэ өмнө дөрвөлжин таг гэж байгаа нэг амралтын газар. Тэр хамхуул гэдэг юм чинь үстэй. Анхуул. Хаа уртыг салхи мэднэ хаан зогсохыг жалга мэднэ гэдэг тий. Одоо их хичээлчин манайх цүлжилтийн эсрэг нэлээд дөрвтэй арга хэмжээ авж байгаа гэдгээ зарлаад нөгөө олон улсын КОП 17 гэдэг цүлжилтийн эсрэг хурлыг хийхээр болсон. Тэгээ тэр хүрээндээ л одоо бас энэ тэр бүм модод танилцуулах юм шиг байна. Маш олон улсууд улсын төлөөлөгч нар ирж оролцсон. Нүүбийнхэн зохион байгуулж байгаа нэг тийм арга хэмжээ болно. Анаа хөрөнгө чинь бас л ийм хар хөрөн өнгөтэй юм шүү дээ тий. Хар хөрөн юм тарлам. Одоо энэ харуу тэр нэг тоймог харгуун жирсэн. Тэр бол 50 нааш харж байгаа хар бол яг 50-тай гунжнууд тэг гунж. Одоо энэ хар тугалнууд ч юм бол одоо манайхан бух маань ирээг байх шиг лээ. Ангус юу нэг мухар байдаг тий. Мухар яг Монгол талнаас Монгол талын дэлгэрээ юустэй болчиход байна. Тий. За яг Ахын ийм тэгээд яаж харах ийн юм одоо ялгаатай байна уу? Гэхдээ тэр жил бас нэг ангус үхрэмах ангус үхэр өөхөхгүй байдаг мэдэг нэг яриа гарсан. Бид нар бас нэг яасан гаргаж үзсэн. Ялгаагүй говьч юм чинь өөхтэй сайхан алгал Амттай. амттай. Тэгээ говьчдоо тэгээд өөрөө Монгол үхэрээс амттай юм даа. тийш. Харин Ийм удагтай ор таарсан уу? үгүй. Тараагүй. Би яг энэ зам бол намар яг энд ирээд яг ийм удагтай таарсан юм. Гэхдээ одоо ийм удагч юу н ховорцсон шүү дээ. Ховордсон. Тэгээ яг энэ манай тэмээ адуу бол өмнө байдیں۔ Энэ хүүхэд манай том хүү усалдаг. Би тэр нэг энд нэг 100 гараа хүртээ тэгээд бас өөрт дасгал болох юм болов. Тийш тий. Насаас тавьчихад байна. Одоо математикийн шалан хин байж л байна. Тэгвэл олон мал их цуглуулсан математик асаагаад Хээр явж байгаа ч гэсэн ер нь хутдаг дээр мал харах юм бол усалж гэдэг. Монгол соёл Зүгээр. хаваа татчихвал заавал хавааг нь тий, авч заавал хаваа татчих гэдэг юм билий. Буян болдог гэдэг юм билий. Амны усаас эндээсээ юу? амны ус эндээс. Тэгвэл сайхан тунгалаг нь хард юм байна. Манай энэ уул энэ ингри уснаас баг харшаа шүү. Тунгалаг сайхан. Тэг дээрээс гарч ирэх юм тий. Тэг чи дээр метр гарах. Харин тий. Энэ ундраг сайтай юм шиг нөө тий. Сайтаа сайт. Тэр өрлөөр алга хоол нэг 25 таа. Явахгүй. Энэ гар мараар дарахад байна. Ингээ гадуур нь асгаад ах юм байна. Та дээш нь өргөхдөө хүчтэй өргөд байна. Арай сулх зөөлх яах юм бэ? Тий. Асгаад байна чинь бүх хүмүүс сул. Тэгээд энэ хүмүүс бол бид чинь дээшээр усраа авчихсан. Тийш.
Гэхдээ энэ гадна энэ бокс моксыг бол бас гоё идсэн байна уу гэж. Тэгэл Гэхдээ энэ хаваацнаас арай лам байна тий. юу гарна? Их гарна. Урдан амар. Ундраа нилээс харагдчихэв тий. Тийм байна. Салхиад Ундрах сайт юм байна. салхиад. Одоо энэ бүслөр алга буух гэж нөгөө 25 таа. Аль тэр үү? Тий. Ангуусны 50 таа бухны төл. Казакийн цагаанлагууд бас байгаа. Аа. Одоо эднэр байна. Энэ тэр Энэ цаатыг нь бол 100-аад хүрээ. газар заалгад харагдаж байна тий. Тэгээ ер нь ирлээцжүүлчихээр одоо жишээ нь Казакийн цагаанлагаа ч юм уу Ангус центр болгохоор десерт дэвчээр нь хэр юм бэ? Ялгаа байхгүй нөө. яах вэ? Тэгээд ерөнхийдөө яг нутгийн цөөр Монгол өхрөндөө бол хүрхгүй л тэгнэ л дээ. Тэгтээ бол нэг яаран бас өгөх гээд байхгүй. Аа. Нэг онцлог нь тэжээл хурдаа авах юм. Тийх бах. Манай өөрийн нутгийн Монгол өхөрч нь ерөөсөө тэжээл идэхгүй авахгүй. Тэгэж энэ Ангусны төл Казакийн цагааны төлч шууд л тавиад өгөл идчихэв. Тэгээд сэхэх нь хурдан юм бил. Тийх баха. Гэхдээ Монгол бол хичнээн турсан ч төвчээр нь хайж байгаа. Тэсвэр нь хайж байгаа байж тэн тий. Тэгэхээр ер нь бас юу л да манайхан 100% эдийг илүүжүүлэх шаардлагагүй тийм ээ. Бас Монголын нутгийн мал гэдэг юм бас юу байх хэрэгтэй байхгүй. Цөм сөргөн байх хэрэгтэй. Байх хэрэгтэй. Тийм учраас 100% эдийг Ангус Казакийн цагаанлагад болохгүй гэж боддог. Тэгвэл 3 бохтой 3 төрлөө. Зөв. Казакийн лагад Ангус Монгол бох 3. Ямар ч байсан 3-аас нь 100% ирлээцжүүлчих юм бол нөгөө нэг фермерийн арга барил руу шилжихгүй болохгүй болчихгүй болохгүй. Тий. Байгалаараа худлаа болчих. Байгалаараа бичээрийн мал аж ахуйгаар явахгүй болчих тий. Фермерийн авч явах боломж нь ер нь одоо байгаа юу хорсроо. Фермерийн одоо яг мал аж ахуйгаар таад маань одоо 100% ирлээцжүүлээ. Зарим нь ингээд 50% өгöd шүү дээ. Тэрийгээ 100 болголоо гэхэд тэрийгээ таад маань фермерийн аж ахуйгаар авч явах боломж нь одоо энд байгаа юу? Ер нь боломж бол байна. Гэтэл нөгөө манай ч нөгөө өвсдөжил асуудал. Өвсдөжил үнтэй авчлаас нөгөөдхий чинь өдөө тэжээ зарснаас байгалаар явуулж байгаа заах юм ингээд зөрүүх. Бас тийх баха. Зүгээр хангайхын шиг манай энд нөгөө өвсдөжил өөрсдөө эндээ ураагаад хаддаг байх юм бол боломж өндөр байна. Орон Цохбаатар шиг бас хадлан дийлэлтэй бол тий. Тэгэхгүй бид нар одоо өвсдөжил хамгийн хамтаа авлаа гэж 16 мянга авчих. Нэг ширхэг. Хаанаас ахуй таад ойрхон татчих байгаа. Тэгэл хойноос дуудаа сомон дээрээ дээр заргана. Одоо энэ жил хиттэй байна. Энэ жил чинь нэг хангаар зууд ихтэй хүнтэй байгаа юм шиг лээ. Нөгөө биш нөгөө нодноо 500 бодлогоос 200-аар нь үлдчихсэн. Зөв. Энийг 100 нөгөө ялгаар уутаар хочиж байж байгаа нэг юм. Авч одоо тэгээ тоглондоо өгөөл. Саяхан Төв аймгийн нэг сумд очиод 13 мянга таа байна гэж хэлсэн. Тийм л. Тэгээд тийм байхлаа. тэнтгээ 13 чинь энд нөгөө замын зардал юм. Тэгнь. Нөгөө уурхаа овоолог гэдэг шиг л харагдаж байна. Арай шиг. Танаа гаднаа уурхаатай юм биш үү? Энэ дотроо бас нэг юм хүм олборлцсон байж байгаа. Тэмээний хашаа ингээд. Тэмээ адуу хоёр өмнө манай Зунжаа эндээс нэг 20 км. Зөв. Тэгээд тэнд тэмээ адуу Аль чигтээ явах ажиллаа тий. Зуншлах нь аль чигтээ явах вэ? яг хаал зурагш. Тэр бүр гашуун сухаттайгаа дөгч. Цагаан аднаас 30 км. Зөв. Энэ засмалдаа засмалынхаа баруун талд ойрхон. Танаа ч бодвол хил орж гарахад ер нь ойрхон юм биш үү? Ойрхон. Өглөө гараад ороо бүрдсэн. Хил рүү гарч худалдаа 8 хийх үү? Үүдээ бид нас одоо хил чинь нэг юм оруулахгүй шүү дээ. Нэг жол юм барьж ирэн тэгээд нэг ойр зураг хувцсанаар авъя л гарна өгөхөөс. Сахилгаан бараа дээр оруулахгүй юм чи. Тийм үү? Ягаад яаж вэ? Мэдгүй одоо тийм тээвэрлүүлдэг шүү дээ. Энэ бол өстө насны шам болдог гэж байгаа шин. Энэ вирус хаалаа. Энэ хаалаа. Хүлдэхгүй, хуурахгүй, илжирэхгүй. Энэ янзын тий бүгдийн юм болох бэлдээл. Тэгээ гол руу ингээ бас юм шургаа хийж дим биш. Шургаа хийж яхаа богинохон болдог. Энэ дотор шороо хийжвэл арай бүх болдог. Зөв. Оо энэ чинь тийм юм бэ. Тэгээд хороо болгочих. Энэ дотор бол янзыг дулаахан нөмөртэй янз юм байгаа тий. Клипчж. Налаад гівтгэж гисэн дулаахан байгаа тий. Энэ чинь бас гоё юм байна. Би гаднаас нараад зүгээр энэ чигээр нэг овоолцсон байх таа гэж бодлоо. Тий. Тэгээд одоо хөр тэмээ энэ дотор хөвчиж байна.
Нарлаа шүү дээ дотор. Энэ бүхлүүдийн түүгээ төлсөн ч болох юм биш үү тий? Ер нь биднээс одоо дэхнүүд дандаа энэ хөрөө төлдөг байлаа шүү дээ. Одоо нөгөө нүүрс хүмүүс ямар бол. Одоо та тийм малын баасаа одоо төлөхгүй юу те гал маллаа. Одоо энэ Байшин бид яаж ингээд хадгалж байгаа урагшин байшин бол готелоор нүүрсээр хална. Ааха. Бид нар одоо ингээд бид чинь нэг өнжөөл хөлдөөсөн цэвэрлэн наадлаахан. Ааха. Цаад хаваад тавьчихсан хөлдөөсөн нэг суваа хөрөөлөж чивтэй ингээд тавда хагас үтэн сайн болвол бүхлүүдийг авчирна шүү дээ. Ааха. Тэгээд шууд Ажлын хүч ирэхэд нэг цэвэрлж шүү дээ тий? Нэг цэргүүлээр шууд өгөөд. Тэгээ энэ юунууд чинь хавар ингээд хатчих шүү дээ. Малын бас. Тэгэл. Дөнгүүд нэг сумынхан гэрүүд рүү Төлөө болгоо явуулчихна. өсдөг байхгүй. Зарим нь Өөрөөс өөрөөсөө хойш нэг готель гэж яриад байгаа нь тэр нь юу Харин юм? тий. одоо готелийг бол манайхсаа юу гэхээр 100 хаан хэлээд байгаа шүү дээ. Нам дарлалтын 100 хөл яриад байгаа юм уу? Энэ гэхдээ бас нарны зай хураагаар танах байж тээ. Эрчим хүчээ бол сэргээгт эрчим хүчээр Тэгээд хийж байгаа шиг байна тий. манайх ч одоо нэг power bank гэдэг юм гарчих. За тэрийг яриад асууя гэж доо. Тэрийг энэ намар авсан. Ааха. Тэгээ энэ толноос тэр аккумулятор огт орохгүй. За. Зүгээр ганцхан дөрүүлж юм байна. UPS гэдэг лөө одоо нэг заа хураагаар шиндэж байгаа тий. Тэрийг энэ нарны төлөөрөө зинэглэж чинь. Тий. Тэгээд манай бүх хөрөөнүүдийг зурагт дээр ч одоо зүгээр л яагаад байгаа юм шүү дээ. Ажиллуулаад байгаа шүү дээ. Угаалгын машин дээр ажиллаж дийж гин үү? Одоо нэр ингэж амьдрахаас илүү яах вэ тэ нэрэт. Хөдөө тий. Тий. Эрчим хүч авахгүй. Гэхдээ нарны зайраагаар Энэ байшин сав одоо энэ хичнээн гараж байгаа юм бэ? Танаас хэдэн машинтай? 2 гараж шүү дээ. Том гараж, том юм. Манайх юм бас 2 3 машин, 3 4 машин. Зөө. Төлөө нөөцлөг хаажааг ингэ шийдчихсэн. төлөө нөөцлөг хаашаа. Тийм байна. Ингээ нөгөө бороонд норохгүй сороо их тавьдаг гэсэн манай гол сороо болчдөг. Төлөөний байшин, төлөөний амбар. Тэгээ заадхан төлөө. Тэгээ заадхан төлөө наадхан нүүрс. 6 тонн гарайл орд. За. Нүүрсөө Тий. төлөө мөлийн бол гангадсан байшин байж тээ дотор нь хүн амьдрахаар байшин биш. Тэ? Ингээ нүүрсэн. Одоо энэ нүүрсийг ханаас авдیں۔ 5 5 нүүрсөө. Илчлэг өндөртэй ах уу? Тий, 5-аас байна. 5 цэцэд манай нэг ангийн хүүхдүүд. Маштет татаа гэдэг. Тэр маань жилд авчаад өгсөн. Тэгээд би нөгөө юуг нь өгсөн. Хөөс мөнгө. Амар тэгээд тэр намар болгоод авчих. За хөөд минийх үү. Хүүхэд хөө. Наадахд болоогүй. Энэ биш юм уу? Тэндээс нөх үү. Энийг тавих юм болов гэсэн чинь өөрөө. Тэнд хөхүүлсэн биш. Боцоос өмнө дагж ирээд дайраа онгоч хаа. Мууч гар идлээ. Тэс хөл дээр гიშгэлээс амар юм л шүү дээ. Би нэг Овоо хол дээр гიშгчихлээр. тугланд гიშгүүлээд шүү дээ. Хөлийнхөө хороо өстө хуглангаа алдсан. За тат. Татко. За. Чэстэ янзаа. Яруу юм шиг байна тий. Нэлээд том. Энэ хаврын дуглуу. За айгуу Бас том. үерхүү тий. Тий. Ер нь мал гайгүй тавир тийгээд орсон биз энэ жил. Тэгсэн сайхан болсон. Сайхан болохоор тийм ээ. Цаг сайхан тэгээ ихэн сүйтэй болохоор төл сайхан болсон. Одоо 2 3 жил бас нэг айтайхан байгаасаа та тий. 2 3 жил ч яах вэ? Ер нь ихүүд энэ олон жилийн дараалсан зодч бас малчтыг бас их зотруулж шүү. Тий. Зод болохтой ч хэцүү. Одоо өхрүүдэд хийжээж байгаа юм уу? Тижэнэ. Саадаг үнэнүүд дээр тижээд өгнө. За. Өнөөдөр нь эртнээс тийжээдсэн ер нь зүгээр юм лээ шүү Өнөөдөр амжсангүй. Хавартаа нэг юу байхгүй. Тамир алдахгүй. Энэ хундаа ингээд ийм юунууд өнөөнөдөө уйдаг юм ингээд гарихнууд ингээд суулгаад гацсан шүү дээ. Зөв. Айлууд бол ингээд хашаанаасаа шонгоос нь ингээд уйж идэж шүү дээ. Эднийх бол ингээд ийм юмнууд ингээд суулгаад гацсан. Ер нь бараг ферм болцсон юм байна дөө танагч. Тоглоод явгүй.
50. Хохол нэг. Жия. Дан гараараа сааж ийн өгчөө. Дан гараараа сааж байгаа юу та? Тэ. Тэр нөгөө цахилгаан саалтур малтур байхгүй юу? 100 цахилгаан салтураараа саадаг. Оо зөө. Айлууд ер нь нийтлэг хэрэгэлдэг болчихсон уу? Тийм, ер нь цахилгаан саалтурууд яг нөгөө одоо ирээдүйн айлууд бол тийм цахилгаан саалтур хэрэгэлдэг болчиход байна л да. Одоо ч нөгөө 12-оор ажиллаж мэжилдэг тийм юмнууд гарцсан. Тий? Одоо айргаж гэсэн бүлгээ байдаг шүү дээ. Одоо бас нэг цахилгаан тийм бүлгэрмлүүртэй болцсон. Ер нь малчны хэрэглээ ер нь тийм Ажил хөнгөвчлөж шүү дээ, тий? маш их хөнгөвчлөлтөг болцсон. Замаа минь тат. Али би дот юм. Болцсон уу? Болцоо. За энэ талаас нь. Энэ ер нь болцсон баха. За тат. Аваа хөчлөө шүү. Аяжин. Гайгүй. Үнэн ч өргөж яриад авахгүй. Би ч их олон жилийн өмнө сааж ирсэн л та. Одоо ингээд буцаад малчин болж байгаа юм да. 10 жилийн нөгөө амралтаар ч бид нар ч өвөө мэдэр очдөг байсан ш. Тэр үед л нэг сааж ирсэн. Гэтэ бурууталд болсон. Бүр үргээд болтгоо, өвшөглөөд болтгоо гайхаад байсан чи нэг нутгийн имээ загнуулаад буруутлаас нь саагаад байна гэдэг. Тэгэд сурж ирсэн. Одоо энэ хар үнэнээс одоо хэдэн литр саад вэ? Та саавал Наачин баг санаа. Энээс үү? Тэг 1 литр гараа саана үс. Одоо саагаад уу? литрээс баг саавал болохгүй юм шүү. Тийм. Алдагдал хөлөөх нь ш. 1 литр өрөхгүй бол болохгүй нэ ш. Алдагдaltaй болохгүй дээ тий. За нэр юу? Арай боллоо. Одоо ингэ нар орлоо шүү дээ тий. Тэгж. Гэтэ ховд арай хангаага бодвол бас арай гайг бах тий. Бас нэг цагийн дарамаар орох уу? Гэхдээ төрүүлж яа шүү дээ. Төрүүлэх үү? Тэг энд 10 өрөө болж хад уус сонсод бол нартай. Ус руу ч Тий, тийм ийшээ. да тийшээ ч юм баруун цохромж тий. Тэг нэг өсөн зүрх байгаа. Нарны. Тийм угаасаа бүтэн цагийн зүрх байгаад Тийм шүү дээ тий. Тэр ч ялчгүй юм дээ шүү. Энэ араа дээр нь ажил юм уу? Энэ одоо батайгийн хөвлө зүгээр ажиллана. Зүгээр ажиллах уу? Ажиллана. Тэгээ бас энэ урагшаана хэлрүүдэл жоохон ойрхон отор моторыг шуугаад байх юм байна. Долгион. Долгион бол орж ирэх үү? Тэгдэм яа тийм биш. Энэ орог Стар зүгээр. тий. Бид нар бас сайхан нөхцөл асууж. Энэ орог таньдаж цуу юм боох тий нас бол. Тийм хэн манай ээж мэж ил юм гээд янзлуулаад авчаад байгаа л байлгаад. Тэ сүнээр болчихоо гэдэг. Өглөө эрэхтэй л харна айгу тэр шууд нүдэнд тосч ийлээ шүү дээ тий. Зочин хөтлөгч ер нь үнэ хэр сааж ийнх чи? Ээжгүй. 1 литр гардаг гэсэн чинь 600 мл гарсан баха тий. Арай баг. Тэгвэл бас 60% сааж байна шүү дээ тий. Аваад үлдэхөө нэг туслаг мал чи хийлгээд үзэхөө. Одоо ч бас яг нэг өвлийн дүндээ бол нэг өвлжөндөө бууцсан айл бол бас нэг арай жоохон ажил жоохон баг болчихсон юм шүү. Тэгээ үйлдэлд ороод нэг жигдэрч юм бол одоо биднээс нэг хүнс олоо авчих юм бол өвлөө ажил өнөхөд тэгээд дуусчих шүү дээ. Хавар болтол бол тэгээд өнөхөд нэг гайгүй завтай чөлөөтэй. Тийм шүү дээ тий. Одоо бол гэхдээ нөгөө хүнс чи хийдсэн мэт. Хийгээгүй нь одоо манай ч өшөө нэг мах олдохгүй. Дулаан байгаа болохоор Тэгээ нөгөө бас цагаагаар харж шүү дээ. Цаг хүүтэн гэж зарлал өнгөтлөөд хүнс аваад эхэлсэн. Зөө. Одоо сум момруудаа бол хүнс авцгаагаад эхэлсэн авцсан. Улдөгс нулдаг гэдэг болчихсон юм. Тэгнэ л дээ. Бид нар ч нөгөө борч гэдэг учраас. Энэ илүү гэртээ борцолч цаах. Тэвний босч яст янз хамттай болт юм Сайхан шиг. Бид нар нөгөө тэмээг идэл өссөн болохоор ер нь нөхрийн махнасаа дөрөв тэмээд дуусчаад байдаг шүү дээ. Тэгэх бах шүү. Өссөн өснөөр л өсөхдөө юу гэж тэргээрээ л байдна.
гэртээ сайхан биднийг ухтаж авч сайхан зочилсон хоёртоо маш их баярлалаа. Баярлалаа. Сайхан хоормог уулаа. Бууз идлээ. Ядрага сайхан тайлгдж байгаа үстэй. Тэ? Одоо бууз гэснээс энэ одоо бид нар бол залхуу бууз гэдэг. Дараа нь утгатай үүдэг нэг Хуйлаас. хуулиасаа. Хуйлаад аваад тавьчихж байгаа шүү дээ. Зэ. За бас манай зорж ирээд бас нэг өдрийг сайхан өнгөрүүллээ. Бас хоёулахнаа л хоёр сурагшаал дөрөлддөг хоёр ч өнөөдөр бас нэлээд олуулан ажлыг амжууллаа. Сайхан байна. Та бүгдийн бас ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд дараа дахин уулзсан сайхан ярил тавья. Нэвтрүүлгийн манаас хамтран хөтлсөн Эрдэнэд маш их баярлалаа. Баярлалаа. 926 онд эрүүлэг саруу сайхныг өрөөё. Тэгээд та бүхэндээс ажлын өндөр амжилт хүсье. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лэз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Өмнө Говь аймгийн Хаан онгорсон 3 дугаар үеийн малчин Хор сүрэн ахыгаас ярьж бэлтэн хүргэлээ. Ингээд эх 7 хоногт шинэхэн айлтай, шинэхэн зочинтой үзэгчтэй бүхэнтэйгээ эргээд уулзах болно. Тэр баяртай үзэгчтэй. Баярлалаа баяртай. За баярлалаа. За